За сайн уу? За өнөөдөр мөн өсвөр насны дүүнертэй зориулаад асуулт хариултын бичлэг хүрхээр бэлдсэн байна. Хэдэн хоногийн өмнө би Instagram дээр надаас асуух асуултууд байна уу гэсэн чинь маш олон дүүнер маань асуулт асуусан байсан. За хамгийн ихний асуулт болохоор хацрын улааныг яаж арилгах вэ гэсэн байна. Миний өгөх зөвлөгөө гэвэл хацрын улаан маш олон шалтгаанаас улааж болдог. За нэгдүгээр нарны тусыг өдөр тутамдаа заавал хэрэглэж явах хэрэгтэй. Яг нь нарнаас хамгаалж байгаа. Хоёрдугаар нөгөө салхинаас бас давхар хамгаалж яадаг. Тэгвэл салхинд айгүйх хацар их эмзэгшдэг. За хоёр дахь шалтгаан гэвэл гуйжуулагчийг ойрхон тогтмол хэрэглээд дэмий яадаг. Зарим хүмүүс бол өдөр болгон ч гэдэг юм эсвэл нэг өнжөд хэрэглээд байдаг. 7 хоногт нэгээс 2 удаа давтамжтай байх л хангалттай. Тэгээд бас гуйжуулахтай бас учиртай хүчтэй хамаагүй үрж болохгүй зөөлөн гуйжуулвал их зүгээр байдаг байгаа шүү. Яг энэ хоёр дээр анхаарад дээрээс нь яг ийм эмзэг арьстай хүмүүс болохоор керамид, пептайдны орц найрлагатай. За тэгээд алоэ вератай бүтээгдэхүүн хэрэглүүл арьсыг илүү гоё тайвшруулад давхар бас гоё чигшүүлээд өгчдөг. Тэгэхээр чигшүүлтэн дээр бас сайн хараарай. За дараагийн асуулт болохоор нүрчил сэвхээ яаж арилгах вэ? Тэгээд эсвэл яаж ихсэхгүй байх вэ гэсэн мэт. За мэдээж ихсэхгүй тулд нарны тусыг өдөр тутамдаа хэрэглэж авах хэрэгтэй. Яг нөгөө арьс маань наранд маш мэдрэг байдаг учраас тэр меланин их ялгардаг учраас нарны тусыг өдөр тутамдаа заавал хэрэглэнэ. Өсвөр насны дүүнер маань ч гэсэн хэрэглэх ёстой. За тэгээд нүрчлэлийн хувьд гэвэл крем пудр хэрэглэхээс өмнө primary заавал хэрэглэж авах. Тэгээд яг энэ нөхцөлтийн яг дэлгэрэнгүй яаж арчлах, яаж багасгах талаар дэлгэрэнгүй бичлэг миний YouTube сувагтаа байгаа учраас тэр бичлэгийг өгөхөд үзүүлэх зүгээр гэж би та нартай зөвлөмөр байна. Дараагийн асуулт болохоор нүрээ будаж чаддгүй анхлан сурагчдад өгөх зөвлөгөө хэрэглүү зохиог бүтээгдэхүүн гэсэн байна. Болж игэл дүүнер маань маш гоё нэмгэн бодаарай. Нэг тийм хүнд зузаан будах тусам арьсны нүксөө бөглөрөгдөөд батг гардаг. За хоёрдугаар талаар нүхчил жоо үсгээд байдаг. Тэрний оронд кушн хэрэглэж болно. Кушн болохоор хөнгөө өөсөвийн дараад тэгээ арьсныг гоё ингээд жигтлээд гоё харагдуулдаг. Уруула тод бодохгүй хөнгөн будаал тэгээд сормуусаа дэрвэлгээд яг өөртөө байгаа гоё зүйлсүүд ингээд тоттгоод бодчихвол их зүгээр. Тэгээд нөгөө гэдэг нүрэ бодтонгууд ингээд арьс айгүйх арзаадаг л та ингээд хуурашаад арзаагаад яг тэр үед яг арьсаа яаж гоё бэлдэх вэ гэхээр нүрэ бодхоос өмнө арьсаа маш гоё чигшүүлээд эссенц тэгээд тос тэгээд нарны тосоо түрхээд тэгээд араас нь будалдаа хийгээ явуул илүү тохиромжтой байдаг. Арьс гоё гялцдаг. Дараагийн асуулт болохоор батхны сорийг яаж арилгах вэ? Хамгийн үр дүнтэй арга гэсэн байна. Хамгийн үр дүнтэй арга бол алоэ гэл хамгийн үр дүнтэй дээ. Яагаад тэгэхээр би өөрөө батхныхаа сорийг яг алоэ гэл хэрэглээд арилгаж байсан учраас энэ дэр бол яг 100% итгэлтэй хэлж чадна. Тэгвэл мэдээж ингээд юу гэдэг удацсан нэлээд юм хүнд хуцсан юм шиг хонхоцсон сорийг бол мэдээж арилгахгүй. Яг хөнгөн яг дөнгөж ингээд батхаа шахсны дараа ч гэдэг юм эсвэл яг нэг батханаас үүдсэн тэр сорийг бол алоэ гэл бол арилгана. Тэгээд давхар мэдээж үгдийн алоэ гэл хэрэглээл арьс гоё болно гэж бас тодорхойлж бас болохгүй. Хажуугаар нь бас өөрхөн хэрэгтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнээ яг зөв хэрэглэх хэрэгтэй. Тэгээд нарныхаа тусыг хэрэглэнэ. Тэгээд 7 хоногт нэгээс 2 удаа гуйжуулалтаа заавал хий. Нөгөө өгцөн арьсаа гуйжуулж цаанаас нь гоё шинэ арьс төлж штэ. Тэгэхээр сориг гэдэг чинь ерөөсөө л арьсны гадаргуу дээр байгаа тэр нөгөө өмнөх батхны чинь өгцөн сорив арьс байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг гуйжуулна гэсэн. Гэхдээ батхны сорийг хурдан арилгахыг гээд бас нэг гуйжуулагчаараа өдөр болгон угаагаа ч юм ойрхон ингээл хүчтэй бас угаагаад байл арьс эсрэгээр харин ч уламд орддог. Улам арьс эмзэгшдэг учраас тэрэн дээр илүү гоё баланстай яг гоё тохируулаад явах хэрэгтэй. Тэгэхээр гуйжуулалт, нарны тос, алоэ гелийн гурвал хамгийн чухал гэдэг. За дээрэс нь химийн гуйжуулалт бас байна л да. EJBJ гэдэг ингээд яриад байвал нарийнууд бас байдаг. Тэгэхээр арьс арчилгаан дээр л анхаараарай гэж би зөвлөмөр байна. Тэгвэл яг хөнгөн батхны сориг бол арилна. Цагаан батг гэсэн байна. За мэдээж цагаан батгаа яаж арилгах вэ гэж асууж байгаа шиг байна тий. Цагаан батганы талаар бас миний YouTube дээр бас бичлэг байгаа. Яг энэ бичлэгээр дамжуулаад хэлэхэд бол цагаан батга ерөөсөө юунаас болж гардаг вэ гэдгээл сайн мэдчих хэрэгтэй. За нэгдүгürt бол арьс маш их хуурай байна. Ямар ч тий чигшилгүй байгаа учраас арьс барцаах жижигэн цагаан батгнууд үүсдэг. За хоёрдугаарт гуйжуулалт ерөөсөө хийхгүй байх гэж бас ойлгож болно. За гуравдугаарт арьсаа буруу дутуу цэвэрлэгч гэдэг юм уу эсвэл арьсандаа яг хангалттай яг сайн цэвэрлж чадахгүй байгаа тохиолдолд арьс бохирдоод бас цагаан батгнууд бас гардаг. Яг арьсаа яг чагнах хэрэгтэй. За өнөөдөр миний арьс ямар байна? Жоо эмзэг байгаад байна уу? За тэгвэл би гуйжуулалтаа багасгая гэдэг юм уу? За нэлээ хуурашаад байна уу? За тэгвэл би чигшүүлтээ сайн өгье гэдэг юм уу? Ингээд өөрийнхөө арьсыг сонсож мэдэрч яг ингээд толонд харж байхдаа арьсаа сайн ажиглах хэрэгтэй.
Тэгжээж яг ямар эмчилгээ явагдах вэ? Ямар арчилгаа явагдах вэ гэдгийг шийдвэрлэх зүгээр байдаг. Дараагийн асуулт болохоор хөмсгөө яаж үсийг нь авах вэ? Авбал зүгээр вэ? Тэгээ хөмсөг зулгаагчаар авахаар унждаг гэх юм аа гэж байна. Би болохоор өмнө ингээ мейкап артист дээр очиод миний ингээд одоо хөмсгний зарим хэсэг ингээд илүү ус ингээд ургацсан байгаад зарим хүмүүс ингээд шууд ингээд татаад яачаар ингээд айгу улаачдаг. За мэдээж ингээд цаг хугацаа явах тусам тэр чинь ингээд унжих магадaltaй шүү дээ. Яг тэгэхээр бидний энэ зохины арьс маш нэмгэн учраас маш болгоомжтой хандж явах хэрэгтэй. Тэгээ яг мэргэжлийн мейкап артистууд яадаг вэ гэхээр ерөөсөө зулгаахгүйгээр зүгээр яг нөгөө зориултын хөмсгний ингээд юм хусдаг хусуураар хусчдаг юм билээ. Яг нэг илүү гарсан хэсгээд нэгэд тусаад. Тэгэхээр илүү цаг хэмнээд хоёрдугаар нөгөө ерөөсөө эрсдэл ерөөсөө байхгүй. За дараагийн асуулт болохоор миний арьс нэг бол батгтай, нэг бол ингээд батга гарахгүй байгаад байдаг. Яаж гоё одоо батга арилгаад гоё болох вэ гэсэн байна. Батга болохоор ингээд байн гол гардаггүй. Заримдаа ингээд гайгүй байжснаа. Заримдаа юу нь болохоо яцсан гэмээр бүр айгүй ихсэд гарчдаг. Тэгээ ингээд юм хэлбэлцдэг гэх юм уу. Тэгээд гормонтой бас холбоотой байдаг. Ялангуяа өсвөр насны дүүнер маань яг нэг шижилтийн насн дээр гормоны өөрчлөлт явагдаж байдаг учраас заримдаа нэг гайважаал заримдаа ихсэд гарчдаг. Яг нэг хоолтон дээр анхаарад, арьс арчилгаан дээр анхаарад яг юунаас болж батга маань гарч байна гэдгээ л яг сайн мэдэх хэрэгтэй. Тэгвэл маш олон шалтгаанууд байдаг учраас дараагийн асуулт бас их гоё асуулт байна. Өөрийгөө тослог арьстай гэж бодож байгаа. Тэгээд ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэсэн юм. Тослог арьстай хүмүүс бас нэг алдаа байдаг л та. Тэр нь яадаг гэхээр би тослог арьстай учраас ингээд тосон бүтээгдэхүүн хэрэглэмээр байна. Тэгэхээр яг улам батга гарах гэдэг ингэж андуураад байдаг. Харин ийм тослог арьстай хүмүүс яагаад арьс нь ингээд улам тослогжоод байдаг вэ гэхээр чигшилгүй байгаа. Яг хангалттай усан чигээ өгч чадахгүй байгаа учраас тосоо бүр ялгаруулад байдаг. Арьсандаа маш гоё тийм хөнгөн, усан бүцтэй, гэлэн бүцтэй тос эсвэл одоо гэдэг салфеткын маск сонгохдоо ч гэсэн болж үйл тийм усан бүцтэй, тийм шингэн бүцтэйг сонгож явах хэрэгтэй. За дараагийн асуулт болохоор дух хуухны хэсгээр батга гараад байна гэсэн мэт. Хуухны дээр батга гарч байгаа гэхээр замдиш идэж ууж байгаа хоолны дээр харах хэрэгтэй. Хоёрдугаар зарим зэрэг дээр харах хэрэгтэй. Тэгээд үгс ингээд хитрхи угаах ингээд тослуулаад байж болохгүй. Боож ингээд ойрхон угаагаад. Тэгээд угаахтай зүгээр хайлт угаахгүйгээр яг хурууны өнгөрөө ингээд одоо шампунаа бүр сайн цэвэрлээд туганд масаж хийгээд тийг сайн цэвэрлж харах хэрэгтэй. Тэгвэл нэг хитрхи их хөөс ялгарсан, хитрхи их тос ялгарсан байгаа учраас одоо энэ хуухны нөхсөв бөглөрдөж байж магадгүй. Тийм болохоор цэвэрлэгийн дээрээс анхаараа гэж би зөвлөмөр байна. Удаан хугацааны туршид байсан нөсөө толбыг яаж арилгах вэ гэсэн байна. Яг удаан хугацааны үед нөсөө толб нэгэнд л үүссэн бол сэвх нөсөө толб хурдан бол арилдаггүй. Маш уртаа хугацаанд баг зэрэг ингээд бүдгэрнүүлэхээс биш яг ингээд бүрэн арилгахад нэлээд хэцүү байдаг л та. Тэгэхээр яг ингээд нөсөө толбыг арилгахад бол витамин С буюу одоо витамин С-г хэрэглүүлэх зүгээр. Өглөө хэрэглэхдээ нарныхаа тостой хамт хослуулж хэрэглэх юм бол илүү бүр одоо үр дүн өгдөг. За тэгээд оройн арьс арчилгаанд ч гэсэн хэрэглэж болно. Гэхдээ анх удаа витамин С хэрэглэж байгаа бол баг багаар баг дозоор хэрэглүүлэх зүгээр шүү. Тэгвэл арьс нь жоохон чочрлох гээд байдаг. За дараагийн асуулт болохоор нуруу цээжний батгаа яах вэ? Улам нэмэгдээд л байх юм аа. Юу ч юмсан баг мэдэгдээд гэж байна. Нуруу цээжээр нь батга гардаг хүмүүс зориулсан би бичлэг бас өмнө оруулж ясан. Тэгээд тэр бичлэгийг бас үзээрэй. Яг нуруугаар нь батга гардаг бол ангижруулагчаар ингээд үсээ зайлж угаасныхаа дараа араас нь нуруугаа ч гэсэн тусад нь усаар бас зайлж угаад тийм шүү. Тэгвэл нөгөө ангижруулагчны нөгөө өртгөн бүтцтэй юм бас нурууны арьсанд бас үлдчих гээд байдаг. Үнэхээр ингээд тэр батганы сорин арилгахад хэцүү ингээд байгаад байгаа бол body scrub хэрэглэж болно. За хоёрдугаар алаг гелийг яг ингээд батга гарц хэсэг дээр төрчдөг. Тэгэхээр илүү үр дүнтэй байдаг байгаа. Эрүү хэсгээр амар батга гардгаа. Тэгээ тэрийг яаж шийдэх вэ гэсэн байна. Эрүү хэсгээр батга гарах бол эмэгтэйчүүд ялангуяа охтуудад бол одоо байх асуудал гэж би хэлмээр байна. Би бүр шууд л хэлчихье. Хэдэн ч насны эмэгтэйчүүд ялангуяа энэ эрүү хэсгээр батга гардаг. Эрүү хэсгээр батга гарч яана гэдэг чинь ерөөсөө эмэгтэйчүүдтэй холбоотой, гормонтой холбоотой, стресстэй холбоотой байдаг учраас сарын тэмдэг дөхөөр эрүүгээр батга гарна. Нилээн стрессцэн, уурсан, бухимдсан үед бол бас эрүүгээр батга гардаг. Яа тэгэхээр ингээ гормонд өөрчлөлт явагдаад байгаа учраас эрүүгээр батга гардаг. За яг сайн анзаарах юм бол жирэмсэн байхад за хөхүүл эвснэр ч гэсэн яг эрүү хэсгээр батга гараад байдаг. Тэгэхээр стресс, нойр, за тэгээ гормон, тэгээ янз бүрийн эмэгтэйчүүдийн асуудалтай бол яг эмчэд очиод мазокын шинжилгээ, эхогийн шинжилгээ өгөөд ямар нэг асуудал байна уу гэдгийг бас урьдчилаад бас шинжилгээ өгчүүл бас их зүгээр. Ганц хоёрхан батга бас нүүрэн дээр бас гарлгүй л яах вэ? Тэрийг бол зүгээр хэвийн асуудал гэж бас ойлгох хэрэгтэй. Батга гарч л байдаг, арилж л байдаг, нэг мэтгэл арилцсан л байдаг. Тийм болохоор яг тэрэн дээрээ нэг их стресстэй байх хэрэггүй. Яана батга гарсан байна гэж улам стресстэй байл батга
нэмэгдээл болгон гараад идэг. Дараагийн асуулт болохоор надаас хамгийн их асуудаг асуулт ирсэн байна. За фоховын аллергиэл бусад аллергиэлнээс юугаараа ялгаатай вэ гэж байна. Мэдээж орц найрлагаараа маш өөр дотроо гиалуроны хүчил аллотоин орсон байдаг. Тэгээ энэ бас давхар арьсанд гоё чигшил өгөөд яг бусад аллергиэл хэрэглэсэн хүмүүс надаас яг хэлдэг л те танаа аллергиэлийг хэрэглэхээр арай өөр юм аа. Өөр аллергиэл хэрэглэхээр ингээд батга нэмж гараа. Тэгээд зүгээр чигшил өгчөөд яг нөгөө яг үндсэн батх нь ерөөсөө арилахгүй, арьсан нь ерөөсөө тайвширч өгөхгүй байна гэд. Тэгээд үнэхээр ингээд хэрэглэж үтсэн хүмүүс яг нөгөө ялгаа мэдрээд эхэлдэг. Зүгээр жишээ болоход өөр аллергиэл яг нэг юм ногоон савлгаатай, бүрхий савлгаатай байдаг шүү дээ. Тагийг ингээд онгоолгоод үзэнгүүт ийм сэн хийсэн хурц үнэртэй ийм англи үнэртэй байгаад байдаг. Энэ яаж юм гэхээр fragrance агуулсан байна. Одоо нэг үнэртөөлөгч байд агуулсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд зарим аллергиэл бас ингээд тусаагаад харахаар өнгөтэй байдаг. Жохон шар туяатай, ногоон туяатай ч гэдэг юм уу. Фоховын аллергиэл болохоор ямар ч өнгөгүй, үнэргүй, яг байлын гаралтай, төрхлөө, шууд шингэлээ. Тэгээд хэдэн ч насны хүн хэрэглэж болдог. Зөвхөн батхны бүтээгдэхүүн гэж андуураад байдаг. Өөрөө 100 наст урмал учраас арсыг гоё тайвшруулаад, шумуулан таацуулах, нүдэн дээр өвдөг гарах. За одоо гараа зүсгдэгч гэдэг юм, хумснээс соревч гэдэг юм. Бүхэл юм хэрэглэнэ. За энэ асуулт болохоор надад ирсэн асуултууд дондоос одоо хамгийн гоё асуулт байсан. 18-тай мөөнэгч одоогийн байгаа мөөнэгч юугаараа ялгаатай вэ гэсэн байна. 18-тай хэр чинь би ч одоо 2011 онд 18 настайсан байна. Яг тэр үед бол дөнгөж 10 жилээ төгсгөөд за ямар сургуульд орох уу, яах вэ, ийх үү? Би одоо 10 жилээ одоо онд төгсөж чадах болов уу? Яашээ сайн өгч чадах болов уу? Дараа нь одоо их сургуульд орчоод би тэнцэх болов. Амьдралын яг дараагийн шинэ хуудсыг эхлэх яг тэр мөрч байсан л та. Тэгээд хамгийн стресстэй, хамгийн их тийм сэтгэл санааны тогтворгүй тийм үе байсан. Тэгээд мэдээч ялгаатай зүйл байлгүй яах вэ? Гэр бүл зохиосон ингээд маш сайхан амьдарч байна. Энэ асуултаараа бас дамжуулаад 18 настай дүүнерт юу зөвлөх вэ гэж асууж байгаа юм шиг байна. Би болохоор яг хэрвээ яг миний энэ бичлэгийг үзэж байгаа 16, 17, 18 настай дүүнертэй би юу хэлэх вэ гэхээр нэгдүгээрт хичээлээ сайн хийгээрэй. Гэхдээ хичээлээ сайн хийхдээ өөрийнхөө дуртай юмаа гоё хөгжүүлээсэй гэж би хэлмээр байна. Тэгээ хоёрдугаар болохоор аав ээжтэйгээ цаг хугацааг хамт илүү их өнгөрүүлээрэй. Яагаад тэгэхээр амьдрал зохиогоод эсвэл сургуулаа төгссөний дараа бид нар ингээ аав ээжтэйгээ хамт байх цаг хугацаа улам багасаад байдаг. Улам багасаад сүүлдээ бүр уулзахаа байцдаг. Яг тийм үед байдаг. Одоо гэдэг аав ээжийг ингээд байхгүй болсон хойно бид нар маш их харамсдаг учраас 11 онд ч юм болохоор ингээл аав ээж ингээл өглөөл хичээл намаа сайн хий ингээд хойч би яг нэг эд нүрэн дээр батхтай байсан учраас заав нэг хилдэггүйсэн. Ээж маань болохоор чи наад хөөхтэй чи нүрээ арчлаач юунаас болж батга гараад байгаа ингээд байгаа тэгээд ингээл санаа зовоол хилжил байгаа юм да. Тэгтээ ингээл өглөөл ах юм ч гэдэг юм уу те. Одоо бодох нэ өглөөлжсэн бүр тэр нь бүр айгуу гоё. Тэгээ хэдэн жилийн дараа бодохоор яг аав ээж хэлсэн үг үнэхээр үнэн байж тэгээд дараа нь харамсдаг юм байлээ. Болж игэл бүр ингээ сайн тэрж аваад аав ээжтэйгэл илүү цагийг өнгөрөөгөөрэй гэж би бүгд нэртэй хэлмээр байна. Духан дээгүүр батга гараад байгаа нь юутай холбоотой вэ гэсэн юм. За духан дээр батга гарах нь бол хоолтой шууд холбоотой. Идэж ууж байгаа хоол хүнсэн дээр анхаарах хэрэгтэй. Шарсан төлсөн хоол, бэлэн гомон эсвэл сахарын хэрэглээг бас багасгах хэрэгтэй. Духан дээр батга гардаг чинь ерөөсөө ходоодтой холбоотой байдаг. Тэгэхээр та юу идэнэ? Ерөөсөө яг тэр бол тал хэрэгтэн. Та яг юу идж байгаа чинь л яг духан дээр илэрч гарч идэг учраас хоолтон дээрээс анхаараарай гэж би зөвлөмөр байна. За дараагийн асуулт болохоор аллергиэлийг дангаар нь хэрэглэл батханд үр дүн өгөх болов уу гэж байна. Аллергиэл бол дангаараа төрөхөд бол мэдээж үр дүнгээ өгнө. Сарын багц аллергиэл хоёр юугаар ялгаатай юм бэ гэхээр нэг өтгөн хатдаггүй зүгээр ингээд өсвөр насны дүүнер болохоор зөвхөн аллергиэлийг төрхөө өвчиж байна. Бүр цаанаасаа бүр идэт өрөөсөл батга гараад бол хоолтон дээр анхаарад дотроос сарнаа андыг бас уул их зүгээр идэх. За тэгээд түрүүн бас асуусан байсан хоёр хацраар ингээ батга гараад байна гэд. Тэрний хувьтайг ойрхон угааж өндөөж явах хэрэгтэй. Гарсан батгаа бити хамаагүй шахаж оролдоод бохор оруулаарай. За дараагийн асуулт болохоор илүүд л үсээ яах ёстой вэ? Гэрийнхээс асуухаас ичээд байна гэж байна. Гэрийнхнээс ерөөсөө ичгүүгээр зүгээр шууд асууж аарай. Ээжээсээ ч юм ихчээсээ ерөөсөө санаа зовлтог асууж авах хэрэгтэй. За миний хувьд болохоор би нилээн үсрэхэг бүр төрөлхийн бүр маш их үсрэхэг хүн л дээ. Биений үсээ би яадаг гэхээр ерөөд бол зуны улиралт болохоор баксанд орчдөг. River Garden гэдэг honey pot баксанд орчдөг. Тэгээ сүүлийн үед ерөөсөө ороог байгаа. Би яг өөрөө шууд тусчаад байгаа.
хусах. За дээрэс нь одоо юу гэдэг ваксанд орохоос өмнө би яадаг гэсэн бэхээр wheat гэдэг үсийг ингээ гуйжуулж агаад 3-5 минутын дараа хусаад авчдаг тийм хусдаг юм бас байдаг. Тэрийг бас хэрэгжүүлсэн. Ерхэд бол би ийм 3 л арга хэрэгэлдэг. Тэгтээ юу гэдэг нэг өснө мэддэхгүй бол заавал хусаад хэрэггүй. Яад бол улам ширүүн, улам одоо өтгөрч урах гэдэг учраас болж игэл нэг мэддэггүй бол нэг оролдоод хэрэггүй. Тэр чинь өөрөө явандаа ингээ шингэрээд алга болчихно. Хэрвээ нэг оролцол юм бол тэр чинь нэг л байнга л ерөөсөө салахгүй. За дараагийн асуулт болохоор яаж өндөр болох уу гинэ. За би болохоор ам бол тавлаа. Тэгээд гэрийнхэн дундаа би хамгийн намхан нь 10 жилдээ би 168 байсан. Тэгээд дараа нь агшаад байд юм уу яасан мэдгүй. Би жирэмсэн байхдаа гиз томроод ирэхэр чинь ингээд нэлээд суулт үүсээд тэгээд 166 болоо. Тэгээд охиноо төрүүлээд дараа нэг яасан чи одоо болохоор 167 болчиход байгаа. 10 жилдээ бол би нэлээд ангийнхаа хамгийн өндөр охин байсан. Дандаа 1-2 тэнгээ зогсдог байсан. Тэг яг тэр өндөр дээрээ очишоол тэгээд тэрнээс хойш нэг өсөөгүй. Яг манай аав талдаа болохоор нэлээд өндөр хүмүүс байдаг. Манай ээж 70, аав маань 80. Манай ах маань болохоор 85, дүү маань 96. Одоо ч нэг идэж ууж хоол хүнс нь өөр болсон. Витамин энтер бас уудаг болсон байлээ. Тэгээд асуултлаар гуяраа яаж турах уу гинэ. Өсвөр насны дүүнэр айгүйх асуудаг байхгүй энэ асуултыг шилбэрээ яаж дурах уу, гуяраа яаж дурах уу гэдэг. Миний яг биеийн галбар лирийн хэлбэртэй одоо энэ хөх хэсгэрээ хэмжиж гэрнэ. Доошоогоо гуй таазаараа нэлээд том байхгүй. Яг яс томтой. Гой тураад эхлэхээр хүн чирээсээ масаараа одоо нүрээрээч тэр гуяраач тэр шилбэрээч тэр бүгд ингээ жиг турчдаг юм яг миний хувьд шүү дээ. Хэрэг гуй ингээ шилбэрээ нэлээ ингээ бүдүүн байгаад байгаа. Бүр сайн алхаараа л гэж хүмүүс үлдээ. Сайн алхаад ахаар ингээ нөгөө суул ингээ цэлцгэнс өөхнүүд нь ч гэдэг юм уу. Тэр нь гой ингээ чангараад булчинтай болоод ширмэслэг болоод илүү гоё болчтой юм. За ингээд асуултууд маань дуусчлаа. Хүмүүс дандаа юм давхцсан асуултуудыг айгүйх асуусан байна. Өөр асуугаагүй асуултууд байвал энэ бичлэгний доор асуултууд асууж болно. Нэгтгэж байгаа дараа нь part 2 болгож бас бичлэг бас оруулж болно. Тэгээд өнөөдрийн бичлэг дүүнэрт маань таалагдсан баг. Асуултанд бас ингээ хариулсан чинь бас гоё байна. Арай гоё санагдлаа надад. Дараагийн бичлэгээр ямар бичлэг үзмээр байгаагаас бичиж бас болно. Энэ жил болохоор би өөртөө гоё зорилго тавьсан байгаа. YouTube дээрээ өсвөр насны дүүнэртээ зориулсан контент бичлэгүүд бас оруулж яа гэж би бодсон байгаа. Өөрт нь яг хэрэгтэй мэдээлэл өгөөд амьдрал дээр гоё хэрэгжүүлээд тэгээ гоё сайхан болоод гоё үр дүн өгөөд тэ ингээд аз жаргалтай happy байвал би ч гэсэн бас happy байна. Өдөнд нь амжилт төсөө. Тэгээд дараагийн бичлэгийн маань Disney ядан хүлээрээ бичлэг маань таалагдсан бол лайк тархаа бумартаарай. Тэгээд өөрийнхөө ангийнхаа өсвөр насны сайн найз хэн байдгийг ойр дорныхоо найз нартай энэ бичлэгийг бас бусдад түгээгээд линкийн копидоо тэгээд бусдад шеэрлээд явуулаарай. Тэгээд илүү олон хүн бас үзэх болтугай. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.